Хөөхд хөгжил хамгааллын үйлчилгээний 7.9 тэрбум төгрөг. Эрсдлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 348 сая буюу 4.4%. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд 5 тэрбум 38.8 сая буюу 72.2%. Урьдчилан сэргийлэх үйлчилгээнд 1 тэрбум 863 сая буюу 24.4%-ийг тус хуваарилдаг. Энэхүү 3%-аас нь зардлыг хүн амын тоо, тухайн орон нутгийн хүчирхийллийн мэдээлэл судалгаа, тухайн оны төсвийн тухай хууль болон хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, сангийн сайдын хамтарсан 2022 оны 1-р сарын 31-ний өдрийн А23-27 тушаалд тусгасан аргачлал, зардлын нормативын дагуу 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, төр хамгаалах байр, сургалт, судалгаа мэдээллийн төв, агентлагт тус бүр хуваарлана. Шаардлагатай үед агентлагаас өнөр бүл хүүхдийн асрамжийн газар, найрамдал олон улсын хүүхдийн цусланд нэмэлт санхүүжилт олгоно. Эрсдлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 348 сая 4.4%-ийг дээрх аргачлалын дагуу 21 аймаг, 9 дүүрэг, хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төв, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ төр хамгаалах байр, сургалт судалгаа мэдээллийн төв, агентлаг, нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд 5 тэрбум 38.8 сая буюу 72.2%-ийг. Урьдчилан сэргийлэх үйлчилгээнд 1 тэрбум 863 сая буюу 23.4%-ийг тус хуваарилдаг. Бодъё. Нэг засаг захиргааны нэгжид 70-аас 200 орчим сая төгрөг хуваарлдаг. Хүн ам их нутаг дэвсгэрт 200 орчим сая төгрөг, бага хүнтэй орон нутагт 70 орчим сая төгрөг хуваарлдаг байна. Тэгвэл нэг хүүхдэд хэчнээн төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг вэ? Тухайлбал 2022 онд эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг 14207 хүүхдэд хийхэд ойролцоогоор нэг хүүхдэд 24500 төгрөг. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг 52766 хүүхдэд үзүүлэхэд тухайн кейсээс хамаарат нэг хүүхдэд 108760 төгрөг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 318900 хүүхдэд нөлөөллийн арга хэмжээ явуулахад нэг хүүхдэд 5840 төгрөг. Тэгэхээр хүүхэд хөгжил хамгааллын үйлчилгээнд кейсээс хамаарат 5800-аас 108700 орчим төгрөг зарцуулсан байна. Бодит байдал дээр жишээ нь нэг хүүхдэд хууль зүйн тусалцаа үзүүлэхэд үйлчилгээ авахд багадаа 1-ээс 3 сая төгрөг шаарддаг. Хүчирхийллийн хэлбэрээс хамаарат төр хамгаалах байранд нэг хүүхдийг өдөрт 5 удаа хооллож, хувцаслаж, хөгжлийн, боловсролын, сэтгэл зүйн, эрүүл мэндийн, асрах үйлчилгээг 15,000 төгрөгт багтааж байгаа бөгөөд энэ зардлыг хэд дахин үржүүлсэн хэмжээний зардал гарч байна.